Металл хүчил төрөгчтэй харилцаг үйлчлэх. Тэгвэл металл дээр хүчил төрөгчийн нэмээд бүтээгдэхүүн бодис нь юу үүсдэг вэ? За бүгдээрээ дэвтэртээ бичээрэй. Металл дээр хүчил төрөгчийн нэмээд бүтээгдэхүүн бодис нь юу үүсдэг вэ? За мэдээж хариулт нь бол металлын хүчил төрөгч гэж бүгдээрээ дэвтэртээ бичсэнийг багш нь дараа нь харнаа. За одоо тэгвэл хэдүүлээ хэд хэдэн туршилт үзнэ. За туршилтанда бэлэн. За багш нь энд дэлгэцийн шилэтгэй. За энд. За одоо туршилтаас хэд хэдэн зүйлийг маш анхааралтайгаар анхаарнаа. За энд металл натрий байна. За металл натрийг бол металл натрийн маань хэв шинжинд өөрөө зүсэгддэг, хайжлагддаг, тэгээ усан дотор хадгалдгаараа онцлогтой. Усан гинэ бодисын дотор хадгалагдгаараа усан одоо орчинд хадгалагдгаараа илүү онцлогтой байдаг. За тэгвэл за энэ дагаар дээр бас хүчил төрөгч байдаг болохоор баг зэргийн уруул бол явагдаж харагдчихээн. Гэлтгнаа л дээ илүү гэлтгнаа зүсэгдсэн хэсгээрээ. Мэдээж их хэмжээгээр хийчих юм бол энд маш өндөр аюултай. Тийм болохоор бага хэмжээгээр хийн. За тэгээд за бензиний халаагаар биднийхээ спиртийн дээр шатаах халбаагаараа натригаа тавилаа. Натрий маань одоо нөгөө тас тэлбэртэй хатуу бодис байгаа. Болохоор хүчил төрөгчтэй уруулд орохдоо удаан. Тийм болохоор бага зэргийн халааж өгөөд хайлуулах гэж байгаа. Хүрэлцэх талбай хэмжээг ихсэж байгаа гэсэн хайлуулдаг. За жоохон халаагаад хийгээд үзэж байгаа. Бензинийг одоо халаагуур дээрээ. За энд бол уруул ингээд явагдахгүй. За дахиад халаах хооронд нөгөө савнаас мань хүчил төрөгчийн хийм маань гарчлаа. Мэдээж ингээд фейлдсэн байх магадлалтай болчлоо тий. За тэгвэл үгүй маа дахиад бид нэр тураагаад авсан хүчил төрөгчийн хий байгаа гэд лабораторийн туршилтын аргаар хурааж авсан хүчил төрөгчийн хийдэр маш сайн халааж агаад хийлээ хайлуулж агаад натраага. За юу болж байна уруулаар юу ажиглагдж байна илүү сайн ажиглаарай. За энд хүчил төрөгчтэй уруулд ороод юу үүссэн бэ? Процессыг нь илүү сайн ажиглах хэрэгтэй байх нэ. За одоо багш нь тэгвэл дараагийн уруул руугаа оръё. За эхлээд натригаар үзэн дэвтэр дээр манайха тэмдэглэе шүү. За натрийн уруул явагдлаа. За одоо дараа нь за натрийг үзсэн чинь бид нэр энэ тэгштэй уруулаас бол одоо орхичиж болно. За энд металл магний, туузан магний. За бид туузан магнийгаа за өөрөө багш нь юу гэж хэллээ? Шатах уруул гэдэг маань өөрөө л оксид үүсгэх уруул. Ямар ч элемент хүчил төрөгчтэй уруулд ороод оксид үүсгдэг. Энийг нь бид нэр өөрөө шатах уруул гэж нэрлэдэг. Хүчил төрөгчтэй уруулд орсон л энд шатж ийдгээ гэдгийг багш нь намрын хичээлүүд дээр, танхимын хичээлүүд дээр анхааруулсан. За магний маань шатлаа. Гэтэ натригаас хэр зэрэг шатж ин те? Харьцангуй бага шатж ин, дүүл нь бага үүсэж ин. Уг нь бол одоо магнигийн маань уруулд орж байгаа хэмжээ илүү их байх нь шүү дээ. Тэгэхэд бол ингээд шатаад үнс үүсэж байна. Магнигийн үнс. За мэдээж энд одоо энэ үнс нь үүсэж байгаа энэ хэсгийг бол магнигийн оксид үүсчлээгээ сая энэ үний харуулсан одоо энэ цайвар өнгөтэйг. Одоо за энд бол одоо бид нар шинээр хөнгөн цагааныг авч үзэж байна. Хөнгөн цагаанаа бас мэдээж ийм туузан хэлбэртэйгээр авч үзлээ. Туузан буюу ингээд нэмгэн хавтгаалцсан хэлбэрээр гэсэн үг. За хөнгөн цагаан маань хүчил төрөгчтэй уруулд ороод шаталт явагдсны урдууд хөнгөн цагааны оксид маань сая хэр зэрэгдэл үүсгэв те. Натрий маань ямар байсан бэлээ? За магний маань тэгвэл натригаас ямар байсан бэлээ? За удаан шатаагаал байна. Хальт шар өнгийн дөлүүд үүсэл байна те. Гэтэ удаан хугацаанд үүсэж чадахгүй байна. Байнга халаалттай үед л шар өнгийн дөл үүсэж байна. За үүнийг анзаарах нь шүү. За ингээд хөнгөн цагааны оксид үүссэн байх нэ.
За дараагийн бодис нь бид нэр цайрыг авч үзнэ. За цайр маань мөн адил металл. За шинээр авсан байна. Металл цайраа туузан буюу хатаас нэмгийн хэлбэртэйгээр авч үзсэн. За бүүнзний колбоо цэнхэр дөлтэй харагдаж байна. Яг нь шар дөл үүсэх. За хөнгөн цагааныг бодвол бүр маш бага дөлний хэмжээний хальт удаан барьсан байсан ч хальт л үүсээд байна тий. Тэгсэн хэрнээ маш хурд хугацаанд шатаад хөнгөн цагааны одоо цайрын оксид маань үүссэн байна. Илүү жижигхэн болсон байна. Тэгээ дөлний хэмжээ бага үүслээ. Цайр маань шатаад. За одоо дараагийнх нь бид нэр төмөр. За мэдээж хадаас бол төмрийн төрөлд ордог. За төмрөө шатаагаад үзье. Юу үүсэж байна? Дүл үүсэж байна уу? Дөлний өнгө шаргал үүсэж байна уу? Бараг л үүсгүүтэй адилхан нэг л удаа дөлний шар дөл үүслээ. Харин өөрөө төмөр маань шатаад ингээд юу болж байна те? Улаатцсан төмөр болж байна. За дараагийнх нь хөхөр. Нундаг хөхрийг хийгээд үзье. Хөхөр бол металл биш. Гэхдээ амбутур шинжтэй бодис шатахаараа юу болдго юм бэ? Амбутур шинжтэй гэдэг нь металл болон металл биш шинж хоёрын зэргийг хаяа хоёулангийн үзүүлдэг гэсэн үг. За ингээд хөхрийг хийгээд үзлээ. За хөхрийн хийсэн одоо нундаг хөхрийг хийхэд үеэл ингээд нэг зөвхөн нундаг хөхрийн маань очиж байгаа хэсэг дээр л хальт нэг бенгалийн гар шиг очин гэж манилцаж үзэгдэж байна. За тэгвэл туршилтаар явагдсан уруулын өвгөн тэгштэйг дэвтэртээ бичээрэй. Натрий, магний, хөнгөн цагаан, цайр, төмөр, хөхөр гэсэн дараах 6 бодис хүчил төрөгчтэй уруулд орсон байна. За натрий хүчил төрөгчтэй уруулд ороод юу үүсэх вэ? Магний хүчил төрөгчтэй уруулд ороод бүтээгдэхүүн бодиснд юу үүсэх юм? Хөнгөн цагаан хүчил төрөгчтэй уруулд ороод бүтээгдэхүүн бодиснд юу үүсэх вэ? Цайр, төмөр, хөхөр маань тус бүр хүчил төрөгчтэй уруулд ороод бүтээгдэхүүн бодиснд нь юу үүсэх вэ? За эдгээр уруулын тэгштэглийг дэвтэртээ бичээд багш нь тэрийг нь хичээлийн тэмдэглэл дээр зөв бичсэн буруу бичсэнийг шалганаа. Гэхдээ буруу бичих хүүхэд хараахандаа байхгүй гэдэгт багш нь бүр 100% итгэлтэй байна. За дараагийн орвол металлын устай харилцан үйлчлэх. За тэгвэл туршилтанд багш нь намар та нарт кино үзүүлж ирсэн дээ. Богинохон хэмжээний бүх анги хөшгөө хаагаад бүгдээрээ чихээд дийлгээд нүдээ бүлтийлгээд сууж байгаа кино үзчихсэн. За тэгвэл өнөөдөр ч гэсэн бүр бүгдээрээ боддоор багштайгаа хамтран киногоо хийцгээе. За энд ихний тюб авлаа. Одоо хуруу шил авлаа гэсэн үг. За хуруу шилэн дээр багш нь хатуу төлөвтэй содиум буюу натрийг авлаа. За натригийн маань төлөвийг хараарай. За хуруу шилэн дотор маань мэдээж хүн агаар л байгаа багш нь хоослог учраас. За энд бол натрий маань ингээд хатуу одоо тас бүтцтэй харагдчихэ. За металл натригаа авсан. За тэгвэл одоо дээр нь бид нар устай харилцан үйлчлэх гэсэн болохоор усаа авлаа. За ус маань тэгвэл за water гэж харагдаж байна те. За усаа хийлээ эхлээд. За ингээд цэгэр өнгөтэй water ингээд харагдлаа. Шингэн ус. За энэн дээр бид нэр металл натрийг хий. За энэ тубын дэндүү жижигдээд байгаа болохоор орохгүй юм байна. Багш нь энийг соли. За энэ бас арай жижиг байна. За бракердээ шилээ яганда харъя. За усаа хийлээ. За энэ дээр багш нь металл натрийг хийлээ. За энд юу явагдаж байна? Шууд дүүл үсээ шатаад өнгө маань шар өнгөтэй дуу үслээ те. За тэгээд энд харж байна ус байна, содиум ион байна. За ингээд дэшээ хий болоод бас гарч байгаа. За нэг ийм урвал бас байж болох нэ. За тэгвэл саваа хаасалж агаад дараа нь бид нэр эхлээд натрийг авлаа. За одоо металл сансаа магнезиум рибон буюу магний тууз аавь. За эхлээд усаа хийлээ. Савныхаа дотор талыг харъя. За магний маань мөн адил натрийтай адилхан тас бүтцтэй харагдаж байна. За магний хий.
За ийшээ дэшээ хий үүсэж байна. За тэгснэ магнигийн маань нөгөө тас хэсэг нь ингээд уралд ороод энэ нэг том бөөрөнкинүүдтэй зарим нь нэгдсэн байна харж байна. За ингээд магны устай харилцсан үйлчлээд ийм урвал явагдаж байгаа бахан. За тэгвэл дараагийн урвалаараа бид нэр өмнө нь хүчлэгчтэй харилцан үйлчлэхдээ бол хөнгөн цагааныг бас авч ирсэн магнигийн дараа. За тэгвэл хөнгөн цагаанаа харъя. За эхлээд усаа хийчихье. Усаа хийлээ хөнгөн цагаанаа хийлээ. За мөн адил таст бүтцэн өөрчлөгдөд энд хөнгөн цагааны ён. За ингээд дэшээ хий үүсэж байгаа байдлаар. За энэ тухайн маань ингэж явагдаж байгаа байна. За дараа нь бид нар зинк буюу цайр. За цайр маань мөн адил таст бүтцтэй байна. За усаа хийлээ. Цайраа. За мэдээж цайр маань дахиад таст бүтцэн өөрчлөгдөд урвал явагдаж байгаа ахны. За тэгтээ мэдээж бас өөр идэвхэн өөр явж чинь ийм багшин дараа нь илүү харуулна. За төмрөө авъя. Дараа нь бол төмөр. За төмөр нь мөн таст бүтцтэй харагдаж байна. За төмрөө дээрээс нь хий. За урвал явагдаж байна. Түрүүн цайр дээр бол маш бага нэлээд одоо богино хугацаа натрий, магний бол их хурдан явагдсан, алюминий тэр хоёроос чүд удаан явагдсан, цайр нь алюминийгаас жоох удаан явагдсан. За тэгвэл төмөр маань бүр огт явагдахгүй байх нэ. За энэ туршилтын юун дээр маань цайр хөхөр маань байхгүй байна. За тэгээ хөхрийг бол хэдүүлээ дараа нь YouTube-с бичлэг үзчих болно. За тэгвэл металлийн устай урвалд орох хэвтер шин чанараар нь дараахнуудыг энэ хүснэгтийг хийж аваарай. За тэгээ металл маань устай урвалд ороод юу үүсдэг вэ гэхлээр металл устай урвалд ороод металлын одоо гидроксид үүсээд үүсэх бүтээгдэхүүн нь металлын гидроксид үүсээд тэгээ устөрөгч үүсдэг байгаа. Энд үүсэх бүтээгдэхүүнийг бичээд өгсөн байна багш нь. За төмөр бол устай урвалд ордог хэрнээ усанд ингээд ордог одоо нөгөө бүтээгдэхүүн үүсдэггүй одоо урвалд явдаггүй гэсэн санаатай. За оруулж бод бид нэр үзлээ бүр альбом хүчээр. За тэгэхэд бол урвал явагдахгүй байна. Цай одоо зис мөнгө хоёр маань бас явдаггүй өөрчлөлт ажиллагддаггүй.